бид нар чинь ерөнхийдөө эзэн хааныхаа тухай ярих ирэхээ 16 дугаар зуунаас эхлээд боогдулсан улс. Энэ боогдулсан нь ингэж харагдаад байгаа байхгүй. Бурхан болгож залаад тэгээд хүн ирэхлээр юу ч гэдэг юм үү шал өөр юм яриад тэгээд мэдхнийг нь мэддэг, тахихныг нь тахидаг. Тэгээд энэ бүх зан үйлээ орхиж мартаагүй л нэг тийм шинж юм уу? Хараад байхад бол энэ баг Марзан Шарав гэдэг хүн ер нь өчигдөр зурчаад төвцсөн юм шиг. Шаравгаан тэр дэг сургууль чинь Монголын үндэсний Монгол зураг байхгүй. Тэгээд яг төвд Монгол гэдэг энэ ялгааг нь ярихад бол нэлийн том сэдвэлтэй. Энэ бол ерөөсөө цэвэр Монгол хүний сэтгэлгээ харагдаад байгаа байхгүй. Яг тэр Шаравган сэтгэлгээ нь тэр нэг өдөр чинь бол сэтгэлгээ шүү дээ. Гол нь. Тэр дотор нь тэр сурсан дэг нь яваад байгаа байхгүй. Энд яг тийм юм харагдаад ажиглагдаад байна л да. Зан үйлийн одоо тэр артаа тийм барин, энд нэм барин, тэр нь тийм томор байна, энэ нэм багар байна, ийм өнгөөр байна энэ төр гэдгийг цаана бол бас эрхчлөө байна шүү дээ. Тэр Монгол зураачийн эрхчлөө. Тэр эрхчлөө гэдэг нь тэр чинь одоо мориош мэд чинь морь луус сого бүх юм тэр ялгааг нь сайн мэдж байна. Амьтныхаа, шууныхаа бүх одоо эд анги юу гэдэг юм одоо зан авир бүх юм харагдаад байгаа байхгүй. Тэр хоц тэр ноос бол одоо баригдсан одоо тэр дааж ядаж байгаа. Тэс нилээ сайн үйлтрийн муу үйлтэр энэ гэдгийг бүр ялгаж хэлэхээр юм багмтай энэ хамгийн гол нь их олон түмэн энийг бас нэг олон түмэн маань энийг хараад ялгааг нь гаргаж ирээд ямар ч одоо монгол хүн бол энийг хараад энэ дотор чинь ийм байна, тийм байна гэж ялгахаар ер нь юунд яаж хэрэглэх дөрөв ямар байдгийг одоо морины туурай гэж яадгийг тэ лусын толгой морины толгойноос юугаараа ялгаад юм яах ёстой юм нүд амн яад бүгдийг мэдэж хийж штэ энэ чинь. Энэ мэдлэг бол гайхамшигтай. Өөр одоо ард түмэн бол энэ Европ руу чинь морь гэхлээр л нэг шал өөр нэг юм уцаа исэн хоёр хөл дээр уцаа исэн юм зураад идэв. Тэгээд тэр уцаа исэн бол одоо нэг баатар хүн сууж ийн л гэсэн ойлголттой. Энэ бүх юм энэ зургийн хүний ч амьд амьтны ч амьд шуун ч бүх юм ингээд амьд. Тэр зүгээр ганц зураасаар ингэж тэмдэглэж зурна гэдэг чинь агуу юм л да. Энэ улсууд тэр мэдлэг гэдгийг томьёо таандураад идэв. Зүгээр тэр мэдлэг гэдэг чинь ахуйгаас гарч ирдэг гэж шүү дээ. Амьдралын. Одоо морь унаагүй хүн бол одоо морио яаж мэдэх вэ? Их хэцүү шүү дээ. Лус морь хоёрыг хараагүй хүн бол одоо ялгааг нь мэдэхгүй шүү дээ. Харихад адилхан нэг л юм тийм шиг. Гэх мэтлэнгийн их сонь юмнууд байна л да. Энийг одоо яриад байхад одоо яг энэ эрдэмтэн номтой улсууд бол энийг сайн зэгцэлж яваад олонд хүрэх байх л да. Тэр нь дайдаг. За баярлалаа.